За ямар ч таасан нийслэлийн ус бодлогын баримтчиг за тодорхой хэмжээнд засгийн газрын тогтоолын дагуу үнэлгээнүүдийг хийдэж өөр дүнтэй гэсэн ийм үнэлгээ тавьсан байна. За ер нь бол өнгөрсөн хугацаанд бол бас тодорхой өөр дүнтэй ажлууд бол нэлээдгүй гарсан. Жишээлж хэлэх юм бол бас энэ агаар орчны бохирдол за мөн авт замын төвжирэл болоод бусад дэд үтсийн асуудлууд эрчим хүчний шинжилэлүүд дээр тодорхой ахис дэвшлүүд гарсан. Гэхдээ эдгээр өнөөдөр нийслэл Улаанбаатарчуудын өмнө бол тулгымцсан олон асуудлууд бол байгаа гэдгийг бол бас хүлээн зөвшөөрөх нь зөв. Гэхдээ бас сайн зүйлүүдэд бид нар илүү сайжруулж за мөн анхаарал хандуулаагүй байгаа асуудлууд дээр бас тодорхой хэмжээнд манай энэ агентлагууд ажлуудаа бас төлөвлөж за мөн энэ ажлаа хийхин тулд бас энэ төлөөлөгч нартайгаа хамтарч мөн хотын удирдлагуудтай хамтарч бас ажиллах нь зүйтэй юм аа. Түүнээс үүрэг чиглэл өгөөгүй гэдгээр ингээд чимээгүй яваад иж боломжгүй байна. За нэгдүгээрт. За хоёрдугаарт бол ер нь цаашид хийгдэх үйл ажиллагааны тал дээр. За нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд бол 4 үйлдвэр технологийн парк бол бий. За үйл ажиллагааны жигдрээд явж байгаа гэхээсээ илүүтэй эхлэлийн түвшинд бол байгаа. Тэгэхээр энэ үйлдвэр технологийн паркуудын эрх зүйг сайжруулах дээр нь нийслэлээс бас нэлээд анхаарал хандуулж ажиллахгүй бол энэ үйлдвэр технологийн парк чинь нэр төдий болоод байна. Жишээ нь өмнө нь бол уг нь анх энэ үйлдвэр технологийн паркын тухай хууль батлагдахтаа нэлээд хэдэн татвар болон бусад хураамж дээр бас таатай нөхцлүүдтэй явж байсан. За энэ нь ингээд жил иргэдсэн байхгүй болсоор байгаа. Өнөөдөр зүгээр нэг нэр төдий болчихсон. Хүний анхаарал татах гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих энэ асуудал бол таарамжгүй ийм зүйлд тулгарчаад байна. Тэгэхээр энэ үйлдвэр технологийн паркын эрх зүйг сайжруулах тал дээр бас нийслэл Улаанбаатар хотоос анхаарч бас ажиллах нь зүйтэй байна. Ингэж чадвал бас хотын төсөв за мөн хотын төсөв бүрдснээр иргэдийн өмнө тулгымдсан олон асуудлууд за нөгөө талаас импортыг оруулах олон нэр төрлийг бас бид бий болох боломж байна гэдгийг тодорхой хугацаанд бид бас харуулж чадсан. Тэгэхээр энэ ажил дээр анхаарч энэ бодлогын баримт хүчээр нэлээд бас томоохон зүйл заалт магадгүй бүр дид бүлэг болгож асуудлыг бас тавьж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал. За дараагийн дугаарт бол энэ төрх хувийн хөгжлийн түншлэлийн тухай хууль байгаамаа. За энэ хууль бас батлагдсан давуу талтай. Гэхдээ хэрэгжүүлэх арга зам дээр бид бас дахин бас анхаарахгүй бол бас ер нь төртэй хамтарч ажиллахад нэлээд олон шалгуур, шаардлага гэдэг ийм нэг талаасаа бол төр өөрөө эргээд боомлж байгаа юм шиг ийм дүр зурхтай байгаад байгаа. Тэгэхээр энэ төр хувьчлалын түншлэлийг бид нар хэрэгжүүлж тэр дундаа бол төр хувьтай хамтрахад илүү их таатай олон асуудал шалгуур шаардлага багтаагаар хамгийн гол нь энд иргэдийн эрүүл мэнд амь насанд ээлтэй байх. За нөгөө талаас байгаль орчинд ээлтэй байх л гэдэг энэ хоёр асуудлыг л бид нар шийдчихэд хамгийн гол зүйл шүү дээ. Нөгөө талаас энэ улс эх орны эдийн засгт тодорхой хувь нэмэр оруулах гэдэг ийм л 3 зүйлийг л хараад хийчих гэдэг нь болохоор юм байна. Гэтэл ч баахан тусгай зөвшөөрөл инээ тэрэ гэдэг ингээ асуудалт хит ийм явцсан хүрээнд хандснаас энэ төр хувьчлалын түншлэлийн ажлууд бас тодорхой хэмжээ саад дотгортой байна. Гэхдээ үүний сайн жишээнүүд бол нийслэл Улаанбаатар хот дээр сайн явж байгаа. Тэгэхээр энэ ажлуудаа цаашид үргэлжлүүлж заавал том мега төсөл гэхгүйгээр жижиг төслүүдийг ч гэсэн ер нь хамтраад хийхэд яагаад болохгүй гэж. Тэгэхээр энэ тал дээр нь бид нар анхаарч түрүүнд энэ төлөөлөгчдөөс ярьж байгаа асуудлууд дээр нь ч гэсэн үнэхээр хувийн хвшил сонирхож байгаа юм салбар хөрөнгө оруулалт хийх ийм зүйлүүд байгаа бол үүн дээр нь бид нар энэ жагсаалтандаа оруулж энэ техник эдийн засгийн өрссөн үнэлгээнүүдийг хийж үүнийг олон нийтэд нээлттэйгээр зарлаж энэ ажлуудыг бол явуулах нь зүйтэй юм аа гэдэг энэ саналыг цаашдын ажилд зайлшгүй тусгаж хэрэгжүүлээсэ гэдгээр саналыг хэлж байна. Баярлалаа.